Тэгэхээр эх сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр байсан эрүүгийн шинэ хуулийн талаар ярилцгаар Монголын хуульчдын холбооны эрүүгийн эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Баян Мөнх манай студид ирээд байна. Танд энэ орой мэнд хүргэе. За та бүхэнд орой мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр хоёулаа юуны өмнө ярилцлагаа эрүүгийн хуулийн шинжилэн батлагдсан энэ хууль маань 9 сарын 1-ээс хэрэгжих байсан боловч хойшлохоор болсон байгаа шүү дээ. Тийм энэ талаар ярилцаж эхлэе. Ямар учраас ямар шалтгаанаар хэдий болтол хойшлохоор болсон бэ? Яг үнэхээр өнөөдөр хэрэгжээд явбал амьдралд хэр нийцтэй хууль болсон гэж та үзэж байна. За тэгэхээр эрүүгийн хууль болон түүний дааш мөрдөх журмын тухай зөрчлийн тухай хуулиуд 3 хуулийг бол өмнөх засгийн газар маань бол баталсан байж байгаа юм. За тэгээ харамсалтай нь бол одоо эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай чухал шаардлагатай эрүүгийн хэрэглээний шийдвэрлэх тухай хууль, прокурорын байгууллагын тухай хууль, хууль сахиулах ажиллагааны тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль. За гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль гэдэг үндсэн 5 хуулийг бол их хурлууд эцсийн шатанд хэлэлцээд их хурлын дарга сойрхон батлаагүй одоо ёсчлогоо орхисон байж байгаа. Ёсчлогоо орхисон байж байгаа. Тэгэхээр одоо материалын хууль нь бол биднэрт байна. Одоо эрүүгийн болон зөрчлийн хууль нь байна шүү дээ. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхэд одоо гол шаардлагатай дөрвөлсөн 5 хууль тийм ээ. Тэгэхээр эдгээр бол үндсэндээ бол нэг зохиц хуулиуд байгаа юм. Тийм. Өөрөөр хэлэх юм бол одоо нэг нь байхгүй бол хэрэгжүүлэх боломжгүй. Ийм хуулиуд гэж байгаа. Тэгэхээр түрүү би хэлсэн их хурлын дарга хэсчлөө тийм. Энэ бол өмнөх парламентын асуудал та тийм ээ. Өмнөх парламентаар улсын хурлын эцсийн нэр болохоор батлагдаад тэгээд одоо улсын хурлын чуулганы дгийн тухай хууль 53 дахь зүйлд бол зүйл журам байдаг. Одоо ёсчлон батлах тийм ээ. Одоо их хурлын дарга бол 3 хоногийн дотор ёсчлон батлаад их хурлын одоо ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга хамгийн газарт хөргүүлж байгаа юм. Ерөнхийлөгчийн хамгийн газар тухайн улсын хурлын хууль шийдвэрийг хүлээж аваад 24 цагийн дотор улсын хурлын дарга одоо ёсчлон батлаагүй болохоор одоо энэ хууль маань хойшлогдож байна гэж. Тий, ер нь бол тий одоо төрөлсөн улсын хурлын чуулганы дгийн тухай хуулийн 53 дугаар зүйлсэн журмын дагуу бол энэ хууль маань бол аль биесээр ёсчлоогүй хууль гэж байгаа. Тэгэхээр нэгэнт материалын хуулиуд нь ачаад процессын хуулиуд нь гарч ирээгүй энэ тохиолдолд бол энэ хоёр хууль бол одоо 9 сарын 1 гэдэг нь одоо нэг үндсэндээ 5 хоног л шүү дээ тийм ээ. 5 хоногийн дараа энэ хуулийг хэрэгжүүлээд явна гэдэг нь үнэхээр боломжгүй л өнөөдрийн нөхцөлд. Тийм. За хизэнээс хэрэгжих боломжтой вэ? Ямар нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд одоо хэрэгжиж эхлэх боломжтой вэ? За юуны түрүүнд бол эдгээр хуулиудыг бол одоо салбарын мэрэгчлэлтэнгүүд ялангуяа мэрэгжлийн боловсон хүчин болох одоо хуульчдын холбоонд маань бүртгэлтэй одоо 5400 орчим хуульч байна л да. Эдгээр хуульчтай сул яг өнөөдрийн байдлаар бол 750 хуульч бол мэрэгжлийн сургалтанд одоо зөрчлийн болон эрүүгийн тухай ойлгохын сургалтанд бол суугаад зохис сургалт тавуулгацсан байж байгаа. Тэгэхээр үлдсэн 4000 одоо 650 хуульчийн асуудал хэрэгжиж байна шүү дээ. Энэ хуульчдыгаа бид нэр одоо сургах, чадахжуулах тийм ээ. Энэ ажлыг хийхэд бол тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй. Шаардлагатай мэдээж тийм ээ. Тодорхойгүй хугацаанаар хойшлсон гэж ойлгож байна. Тэгэхээр нэгэнт улсын их хурл бол одоо бүрэн эрхийг өрөөнд одоо энэ эдгээр процессын хуулиудаа ёсчлоод баталсан тохиолдолд бид нэр одоо хуульчтай холбооноос бол бид нар ажлын хэсэг байгуулад хуульчтайгаа чадахжуулах, мэрэгшүүлэх сургалттай бол явуулаад одоо их хурлаас төвшүүлсэн зорилттой хугацаанд тийм ээ. Их бол бүрэн боломжтой байж байгаа. Ер нь хуульч хүний хувьд та өөрөө хуульч хүн ер нь шинжилэн батлагдсан энэ хуулийг хэр дэвшилттэй хууль болсон гэж та ер нь үзэж байна вэ? За би бол хувь хуульчийн хувьд бол энэ хуулийг бол бас нэлээд удаан хугацаанд бас яригдаж тийм ээ. Бас олон хүмүүсийн хөлс хөдөлмөр шингэсэн бас нэлээд чамбаа болсон. Ер нь бол ялангуяа эрүүгийн эрх зүйн салбарт бол маш том дэвшил гарсан гэж үздэг. Яг ямар заалтууд дээр нь өөрчлөлтөө байна. Тий, ер нь бол олон улсын өрөөнд бол одоо эрүүгийн болон зөрчлийн хуулийг бол хүний эрх хэрэгжүүлэг хэрхэн сайн хангаж байна, тийм ээ.
тэр талаас нь бол хардаг л та. За миний хувьд бол за ганц жишээ татаад хэлэхэд бол 2002 оны эрүүгийн хууль бол одоо ялын төрөл бол үндсэндээ л хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц сүнд гэсэн дөрвөн ялын төрөлтэй байж байгаа тийм ээ. Тэгэхээр шинэ эрүүгийн хуулиар бол энэ ялын төрлийг байхгүй болгосон байж байгаа. Тэгэхээр энэ маань одоо миний явж байгаа харж байгаа өнцгөөс бол маш том дэвшил юм аа. Юугаараа том дэвшил юм бэ гэхээр энэ нь одоо ялангуяа эцсийн шийдвэр гаргадаг шүүх прокурорын байгууллагууд бол энэ хайрцаглагдсан одоо тийм ээ. Энэ хүн тийм гэмт хэрэг үйлдсэн бол тэр нь тийм л ялах хөстэй гэсэн энэ бодлогоос бол тодорхой хэмжээгээр татгалзсан дэвшилт зүйл гэж харж байгаа юм л та. Санкцууд нэмэгдсэн байна. Тийм нэмэгдэл санкцууд бас ялын төрөл зүйл гарч ирсэн тийм ээ. Одоо гэрээ өрөө тийм ээ. Гэрээ өрөө тухайн нэг бол үлдсэн хэрэг зөрчлийн шинж үзэлтэнд оруулаад гэрээ өрөөнд бол байлгах боломжтой тийм ялын санкц бас орж ирж байгаа. Тэгэхээр түрүү хэлсэн би түрүүнийхээ ярьсан зүйлтэй бас уйлдах гэдэг юм л та. Нэгд хууль маань ингээд хэрэгжих гээд одоо энэ шинэ дэвшилтэд энэ зүйл залтуудаа хэрэгжүүлээд эхлэх гэхээр одоо анхан шатнд байж байгаа өмгөөлөгч, бүрдэн байцаагч, шийдвэр гүйцэтгэх, хууль сахиулах байгууллага ажиллаж байна тийм ээ. Энэ хүмүүс маань энэ хуулийнхаа талаар бүрэн дөрөв ойлголттой байж энэ хууль маань одоо хөрсөндөө бож хүний эрх зөрчигдөггүй одоо хэрэгжих боломжтой л байгаа юм л та. Тэгэхээр энэ нөхцөл байдал үүсээгүй байхад энэ хуулийг ингээд хэрэгжүүлэх нь бол маш буруу алхам болох юм. Одоо эрх зүйн шинтгэлийг бол одоо хүний эрх хэрэгжүүлэх талаас ажигласан ер нь бол маш олон шүүмжил дагуулж одоо хийсэн ажлыг нэгэсэндээ одоо маш энгийнээр ойлгох хэрэгтэй ерөөсөө. Одоо бид бүхэн одоо Монгол улсын 3 сая иргэн зориулаад нэг том байшин барьж байгаа гэж бод. Тэгэхэд тэр байшныхаа бид нэр гол суур багны босгочлаа тийм ээ. Тэгэхэд бид нэр өнөөдөр дээвэр хаалгац сонх гэд гол юмудаа хийгээгүй жиж за одоо энэ хөл чи хэрэгжих болчлаа шүү. Хугацаа нь болчлаа. Одоо орсон шуустай одоо байрандаа орооч гэж болохгүй. Тэнд хүн амьдрах нөхцөл байхгүй байсан. Шинжлэгдэн батлагдсан хуулийн дээр одоо хүнд болон хөнгөн гэмт хэрэгдээд та илүү бас наривчлаад ярихгүй ямар өөрчлөлтүүд орсон байгаа. Илүү одоо амьдралд ойрхон ямар залтууд өөрчлөгдөж шинжлэгдсэн байгаа бол бас энэ талаар мэдээлэл өгөхгүй хоёулангийн ер нь ярилцах цаг өндөрлөх төгөж байна. Өндөрлөх юм дээ. За би түрүү хэлсэн одоо олон улсад зөрчлийн болон эрүүг хөлөг бол хүний эрх хэрэгчлөөг хэрхэн сайн хангаж байгаа гэдгээр л дүнтэй. Биднэрт бол нэгд одоо шинэ үйл бол байж байна. Энийг бол хэрэгжүүлэхэд бол явцд бол мэдээж бас алдаа дутагдaltaй оноо гарч болно тийм ээ. Тэрийг бол бид нар бол тухайн үед нэмэлт өөрчлөлт оруулаад сайжрал засаад явах боломж нь бол нээлттэй. Тий. Тэгээ ялангуяа өнөөдөр бол бас ганц нэг шүүмжил гарч байгаа шүү дээ. Одоо эмч ялангуяа эмч эмнэлгийн байгууллага ажиллагчтай холбоотой ялын төрөл ялын санкцсан дээр тийм ээ. Тэр бүхнийг бол бид нар бол засаа сайжруулад явах хэрэгтэй. Ер нь бол хуулиа бид нар бол хэрэгжилж ийж одоо сайн муу гэдэг талаа ярина. За маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч манай студид ирж бидэнтэй ярилцсан баярлалаа. Таны ажил амжилт хүсье. За та бүхэн ажил амжилт хүсье. Баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ бид Монголын хуульчдын холбооны эрүүгийн эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Баян Мөнхтэй ярилцлаа. Үзэгчдээ үргэлжлүүлэн зарим үйл явдлыг Хураангуулан бэлтгэснээр хүлээн авч үзнэ.